Сайн бацгаана уу? Та бүхэндээ 2017 он нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд манайхан үзэхээс өмнө лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Өнчөн асрах газарт өссөн цагаасаа хойш үргэлжил ганцаардаж ирсэн Ким энэ бүх амьдралаа эзэслэхээр шийдэн хэсэг им хуваалж байгаа дуучгүй. Яг тэр үед нь удас дуурах ба даруулаад уух гэсэн усны сав нь яагаад ч юм хов хоосон байсан тул аргагүй ирэхэнд амандаа хийсэн имээ нулимж орхиод уцаа авлаа. Гэтэл залгасан хүн нь дэм бодлын ажилтан цагаан дууссан тул мөнгө төлөөд цагаа сунг гэж л хэлэх гэсэн байж л дээ. Гэвч удахгүй энэ хорвоог орхих гэж байгаа Кимч шууд л татгалзаад уцаа тасалмагцаа имээ дахин амандаа хийж крантны усаар даруулан уухан тэр. Ийхүү им удалгүй үржилж тэрээр шалан дээр ухаан алдан унсан ч буудлын ажилтан орж ирэн түүнийг олж имийг нь бөөлжүүлэн гаргаснаар амийг нь аварч чадлаа. Үүний дараа Ким гол руу үсэрч үххийг оролцсон ч энэ удаад цагдаа нар түүнийг аварчхав. Тэрээр нүд гялбам цагаан гэрэл харсан ч нүдээ нээх үедээ эмлэх зэрлээ. Орноосоо өндийхөд хажууд нь үл таних тамхи тусан залуу сууж байх ба совилогч орж ирээд тамхиг нь авах гэсэн боловч эсэргээрээ Кимийн гараас тамхиг нь булааж авах тэр. Удалгүй түүнийг сэтгэл зүйчтэй уулзуулахаар дагуулж явах боловч совилогч болон эмч нарч түүний хажууд байгаа тамхичин залууг харж чадахгүй л байлаа. Эмч түүнийг хэдэн секундын турш үнэхээр нас бараас сэргсэн болохыг хэлээд түүний төсөөллийн найзынхын талаар асууж эхлэв. Гэтэл яг энэ үед Кимд хин нэгний уйлах чимээ сонсогдож эмчийн шүгээг нээж үзтэл дотор нь нэгэн уйлахаа эмэгтэй суугаад зогсолтгүй уучлахгүйж байх нь тэр. За тэгээд Кимч үүнээс болоод маш их сандарч айсан тул эмч совилогч нарыг дуудан түүнийг аваад яв гэж хэлхийн зэрэгцээ өөрийгөө хийм харж байгааг ч батлав. Ийхүү түүнийг тайвшруулахын тулд өрөөнд нь буцаан авчирлаа. Гэтэл шүүн дунд бие засгаар сэрсэн Ким хүлэн авахын ширээн дээр нэгэн өвгөө явган суучихсан. Совилогчийн урдуур цаас үлээж унгаад тонгоогт нь биеийг нь харж байгаатай таарав. Ингээд Кимийг ухрах төдийдэл өнөө хід чинь бүгд яг хажууд нь гараад ирэх. Манай хүнч бүр айн өрөөрөөгөө гүн ортол өнөөх гурав чинь асар том толгойтой болоод дээр нь хөвж байлаа. Ингэжл тэрээр энэ хүмүүсийг сүнс гэдгийг ойлгосон ба тэд Кимд одооноос эхлэн түүний биеийг ашиглана гэж хэлэхэд хитрхи их зочролд орсон манай хүнч ухаан алдан унах. Маргааш нь эмч түүнийг сэрэх үед тэдний бүлэгт дахин нэг жаал хүүгийн сүнс нэмэгдсэн тодорхой болов. Мөн эмнэлгээс гараад автобусан суугаад сүнснүүд ч түүнийг дагсан хэвээр л. Гэхдээ тэдэндээ ярилцах нь бусад хүмүүст Кимийг ганцаараа ярьж байгаа галзуу хүн шиг л харагдуулах тул их л хэцүү санав. За тэгээд бөөгийн тухай сурталчилгаа харсан Кимч шууд л очихоор шийдээд үхээд сэргсэн хүмүүс сүнс харах нь илбэг байдгийг олж мэдв. Мөн тэрээр эдгээр сүнснүүдээс салах хүртлээр үхэж чадахгүй гэдгээ ч ойлголоо. Ийхүү урам нь хугарсан тэрээр сүнсийг нуруундаа үүрэн алхасаар гэртээ ирэхэд энэ нь түүний амьдралд зочид ирсэн анхны тохиолдол болов. Ким урд нь эрүүл мэндэд их анхаардаг байсан бол одоо сүнснүүд амьдралын таашаалыг мэдрэхийн тулд түүний биеийг ээжлэн ашиглаж эхэлжээ. Өвөө түүнийг арх уулгаж, тамхичин залуу тамхи татвар, жаалхуу эрүүл бус түргэн хоол идүүлж, харин уйлгаа эмэгтэй түүнийг оршин суугчдыг гуралд суулгаж, тэнд Кимийг өмнөөсөө уйлуулж байлаа. Энэхүү шинэ амьдрал нь түүний биед сүргөөр нөлөөж, Ким байнга суулгаж, эсвэл бөөлжиж сэрдэг болов. Тэр сүнснүүдээс өөрийг нь тайван орхиож гэж гуйсан боловч тэд огтгонч тоосонгүй. Харин ч зурагт үзээд л суучихна. Нэг шөнө тэдний хүйдэн энергиэс болж гэрн бүхэлдөө хүлдэж, Кимч мөсөнд хүрэх гэж байгаад хуруугаа түлж орхив. Тэрээр дахин бөөдөр очиж үүнийг шийдэх арга асуув. Хэрв сүнснүүдийг явуулахыг хүсэж байвал тэдний хамгийн сүүлийн хүслийг биелүүлж амар амгалан олоход нь туслах явдал гэдгийг тайлбарлаж өгөв. Ийхүү манай хүн чи гэртээ ирээд туслахад бэлэн гэдгийг хэлээд хамгийн түрүүнд өвөөгийн хүслийг биелүүлэхээр боллоо. Яг энэ үед эмнэлэг дээр совилогч Жун нас барсан өвчтөнтэй салах ёс хийж дараа нь Жунвон хэмээх өвчтэй хүүгийн цээжинд нь чихээ нан чагнаж байгаа нь харагдав. Үүний дараа тэрээр дээвэр рүү гарах ба түүний аав мөн эмнэлгийн өвчтөн болох Хувон тэнд хориотой мөрөөдөө тоглоом тоглож цагийг өнгөрөөдөг нь тодорхой болов. Харин энэ үед Ким өвөөгийн хүслийг биелүүлж нэгэн камер авахаар бүхэл дэлгүүрээр орж байлаа. Гэвч харсан камеруудынх нь аль нь ч түүнд таалагдсангүй. Ким яагаад гэдгийг нь уурлан асуухад өвөө зөвхөн нэг л тодорхой камер хүсэж байгаагаа бас тэр нь хинд байгааг мэднэ гэдгийг хэлв. Тэгээд яагаад энийгээ эртэн хэлээгүй юм бэ гэхэд өвөө сүнснүүд зөвхөн асуусан асуултанд л хариулдаг болохоос өөрсдөө төрүүлж мэдээж өгдөггүй гэдгийг тайлбарлаа. Ингээд тэрхүү камер нь Чүнчүн гэдэг хүнд
байгаа гэлээ. Өвөөч Кимтэй хид хідэн удаа солигдож чүнгээс камерыг нь буцааж өгөхийг шаардсан ч тэр огт тоосонгүй тул илүү ээлдэг арга хэрэглэхэр шийдэв. Тэд шүн дунд бэлэг барин очсон бол чүн цагдаа хүн байсан. Мөн тэд нууц ажиллагаанд саад болсон. Ким тэр дороод баригдчихсан тэр. Цагдаагийн хэлтэс дээр өвөө түүнтэй дахин солигдож чүний зарим нэг нууцыг бусдад илгэн гэж сүрдүүлсний эцэст цагдаа түүнийг дуугүй байлгахын тулд камерыг нөхөхөөр зөвшөөр. Ийхүү тэд камерыг эмнэлэгт хэвтэж буй жинхэнэ эзэн болох пансуунд аваачиж өглөө. Түүнтэй хамт өдрийн хоол идэж байх үед Жун орж ирснээр Ким түүнд анхны харцаар л дурлаж орхив. Өвөөч үүнийг анзаармагцаа түүнтэй солигдож Жунтэй сээдэгнэн болцоонд турласан. Жун түүнийг үл тоон өнгөрөн. Тэднийг явсны дараа пансуу камерыг шалгаж үзээд олон жилийн өмнө сийсэн өсгүүд нь одоо ч хിവэр байхыг хараад инээмсэглэл тодрууллаа. Дараа өдөр нь Ким жаал хүүгийн хүсэл болох хамгийн сүүлд гарсан роботтой киног үзүүлэхээр яв. Кино театрт тэд Жумон хоёртой таарсан. Ким очиж мэдлээд хүүхэлдэйн кинонд дуртай хэсгийг нь асуудал хүү тийм гэдэл хариулав. Ингээд танхим руу орохын өмнөхөн жаалхүү Кимтэй солигдож тэднээс чихрийн үн асуухдаа яг л Ким өөрөө хамраа ухаж байгаа мэт харагдуулж тэдэж киног хөвгөлтэйгээр үзэж дууссаны дараа жаалхүү Кимээр бас нэгэн тоглоом худалдаж авах. Харин Жумон хүү хэсэгэн хугацаанд ганцаарангийн орхиод явахыг анзаарсан жаалхүү энэ боломжийг ашиглан Кимтэй дахин солигдож Жумоноос чихрийг нь булан авсан ч азар Жун цагтаа ирэн Жумоныг аваад тэднийг дагаж ресторанд орсон жаал дахиад тэр Кимтэй солигдож хэд хэдэн аяг гомон идэж Жумоныг гайхшруулах боловч сүүлдээ угаалгын өрөөнд орж бөөлчөд хүрвэх. Ийхүү тэд ресторанаас гарахдаа шагналтай тоглоомын тэрэгтэй таарч саатан тоглохоор шийдлээ. Хэдий Жумон хожигдсан ч Ким жаалхүүгийн сүнсний хүчээр тоглоомыг удирдах тэргүүн шагнал асар том чихрийг хожив. Ингээд Ким чихрийг Жумонд бэлгэлэх гэсэн ч жаалхүү түүнтэй тусдаа ярилцахыг шаардав. Жаалхүү өөрийнхөө сүнсний хүчээр хожсон шагналыг өөр хүүхдэд өгөхгүй хэмээн ууралснаас тэдний хоорондож маргаан үсэж өөнийх нь Жун сонсож оров. Ийхүү тэрээр бидэн чихэр хэрэггүй гэж хэлээд яваад өгөн тэр. Гэртээ харих замдаа Ким нэгэн кино түрээсийн дэлгүүр удахгүй хаагдах гэж байгаа тул том хямдрал зарлсныг олж харлаа. Энэ үед Жун эмнэлэгтээ буцаж ирэхэд бусад сувилагч нараа түүнийг аав нь асууж байсныг хэлсэн. Гэвч аав дээрээ очиход тэрээр татаж унаж байсан тул яаралтай эмч нарыг дудлаа. За тэгээ шүн дунд Ким тамхичин залуугийн хүслийг биелүүлэхээр ажилдаа оров. Тэд машины журмын хашаа руу нэвтрэн орж машин дотор шүнийг өнгөрөөж буй согтуу эрэг оллоо. Гэтэл өнөөх залуу эхнэр нь өөрийг нь үйл тоож өөр амрагтай болсон гэж бат итгэн уйлж тэднийг машинаараа хөөж эхлэхин тэр. Түүнийг тайвшруулахын тулд Кимч цухтгаа болж зогсоход өнөөхөр чи яг л цагтаа машинаа зогсоож чадлаа. Ким түүнд өөрийгөө юр бусын чадвартай сүнс харж чаддаг гэдгээ хэлж тамхичин залуу түүнтэй солигдох үед машины цонхыг нь цамттал хүйднэр үлээж үзүүлв. Нөгөөхөрч түүнд итгэсэн тул Ким түүнтэй тохиролцоо хийн эхнэрийг нь эргүүлж авчрахын хариуд тамхичин залуугийн хүссэн машиныг нь авахар боллоо. Маргааш нь тэд эхнэрийг нь дагаж явсаар эмнэлэгт ирэхэд ба тэрээр Жунтэй ярилцахдаа ердөө 5 сар амьдрах хугацаа үлдсэнийг хэлхийг нь сэмхэн сонсчихсон тэр. Ийхүү сэтгэлээр унсан Ким ч шатан дээр нуугдан тамхи татаж байх үед тамхичин залуу түүнд тэр эмэгтэй жирэмсэн бөгөөд түүнээс ялгаатай нь хүүхэд нь амьдрах болно гэдгийг нь хэлв. Яг энэ үед Жун түүнийг олж тамхи хаяхыг нь шаардлаа. Учир нь өнөөх хэрийн тамхины хамаарлаас л болж эхнэр нь уушигны хорт хавтартай болсон төдийгүй хүүхдээ амьдруулахын тулд эмчилгээ хийхээс татгалзсан байж л дээ. Мөн Жун түүнд Жунвон түүнтэй уулзахад таатай байсныг дурдаад өөрийнхөө утасны дугаартай нэрийн хуцыг өгөв. Үүний дараа Ким журмын хашаараа буцаж өнөөхөрд бүх хүнийг хэллээ. Яг тэр үед эхнэр нь ирж эхнэр нөхөр хоёр эвлэрсний дараа Ким тамхичин залуугийн хүссэн таксиг авч чадав. Кимч машин барьж чаддаггүй тул тамхичин залуу түүнтэй солигдож таксигаараа далай руу явлаа. Энэ нь Кимийн хувьд ч анх удаа далай үзэж байгаа явдал юм байна л та. Тамхичин залууч нас барахаас өмнө гэр бүлтэй байх ямар гайхалтай байсан тухай тайлбарлаж өгөөд Кимийн хувцсыг тайлуулж далайраа өсрүүлэхэд усан сэлж чаддаггүй тул эхэндээ маш аимшигтай санагдав. Гэвч тамхичин залуу түүнд хэрхэн хөвхийг зааж өгөн удалгүй тийдэж маш хөвчлөлтэй байгаа нь харагдсан тул бус сүнснүүд ч тэдэнтэй нэгдэв. Ийхүү хэдэн цагийн дараа гэртээ ирэхэд өөдөнд овоорсон сүнснүүдийн готлыг хараад Ким маань хин нэгэн рүү буцаж ирэх ямар сайхан байдгийг мэдэрлээ. Маргааш нь Ким өнөөх хямдралтай дэлгүүр орж Жунд зориулан баахан хүүхэлдэйн кино худалдаж авав. Таксиныхаа арын суудалд бүтэн хайрцагтай кино тавьчихад тамхи татангаа хөдөлж байтал тамхичин залуу түүний тамхийг цонхоор шидүүлээд тамхиа хай хэмээн цаг. Кимч үүнд нь бүр гайхаж уушигны хавдраар өгсөн болохоор гинэт айгаад байгаа юм уу хэмээн асуухад
Тамхичин залуу машины ослоор нас барсан гэдгийг хэллээ. Гэтэл яг тэр үед нь цагдаа нар түүнийг хог хайсан гэдэл зогсоох ба ядаж байтал манай хүн жолооны үнэмлэхгүйд бол баригдаад явчихно. Ингээд цагдаагийн хэлтэст тэднээс байцаалт авахд хоорондоо зөрчилсөн хариултууд өгч эхэллээ. Ким үргэлж машинаас айдаг байсан гэх бол тамхичин залуу солигдох үед хамгийн шилдэг таксины жолооч байсан гэдэл яар. Үүнд ч залхсан цагдаа нар ар гэрийнхнээ дууд гэхэд түүнд хинч байхгүйд бол арга буюу жүн рүү залглаа. Ийхүү жүнч түүнийг батлан далдаар авахар ирэх үедээ Кимийн хэрхэн ганцаардмал өнжин өссөн амьдралын тухай хизээд сайн ажилтай гэр бүл зохиох боломж олдож байгаагүй гэх яриаг сонсно. Ийхүү түүнийг өрөвцөн жүнж ингэртэн чихээ нааж зүрхний цохилтыг нь чагнаж үз. Дараа нь жүн өнөөх таксиг барьж явах замдаа өөрийгөө түүнээс тэсөөр хүн хэдий тэр гэр бүлтэйч тэд нараа зөвхөн дарамтал болдог гэдгийг хэллээ. Гэрийг нь гадаа ирээ жүн хүүхдүүдээс чихэр булаахгүй байхыг нь сануулan чихэр бэлгэлэхэд Кимч энэ боломжийг ашиглан гэрт байсан хэмээн худлаа хэлээд өнөөх хүүхэлдэйн кинонуудаа бүгдийг нь бэлгэлв. Том хайрцаг тэврээд явах нь жүнд эвгүй байсан. Тамхичин залууч Кимийг ятган хайрцгийг нь автобусны буудлын хүртэл хүргэж өгүүлв. Жүнг автобусанд суугаад Ким түүнийг өдөн харж зогсноо. Гинэт бодлоо өөрчлөн автобусны араас гүйж өөрөө ч бас суув. Тэд одоо зэрэгцэн суух ба Ким түрүүн яагаад зүрхийг нь чагнасныг асуулаа. Харин жүн үүнийг зүгээр л хуучин зуршил. Мөн Кимийн зүрх маш хүчтэй цохиж байсан хэмээн хариулахад Кимч хариуг нь барьж түүний ингэрд чихээ налаа. Маргааш нь имлэг дээр жүн аавыгаа дахиад л мөрөдө тоглож байхыг нь бариханд тоглоомыг нь хураан авах үед аав нь түүний гой хувцаслалтыг хараад болзоонд явсан гэж тамгалсан. Жүн асуултанд нь огт хариулсангүй. Энэ хооронд Ким хамгийн сүүлд биелүүлэх ёстой уйлгын эмэгтэй хүслийг сонсов. Тэрээр зөвхөн Ким болон бусад сүнснүүд гих өөрийнхөө хайртай хүмүүст орой хоол хийж өгөхийг л хүссэн бөгөөд тэнд урихыг хүссэн бас нэг хүн байсан нь жүн гэлээ. Тэд жүн урихаар эмнэлэгт очсон боловч урилга өгч амжаагүй байтал аав нь дундуур нь орж ирээд тэдний харилцааны талаар маш эвгүй асуултууд асууж үзэхээс өмнө охиноо хуримлахыг хармаар байна гэх зэргээр ярьж гарав. Харин жүн түүнийг яваад өг гэхэд Ким аавдаа ингэж бүдүүлэх хандаж болохгүй гэж сануулсан нь жүнг улмал уурлуулж орхилоо. Мөн жүн түүнийг гэр бүл ямар аимшигтай байж болдгийг огт мэддэггүйгээс гадна аавтайгаа ямар асуудал дагинч мэдэхгүй байж бүү орол бас цаашид түүнийг амьдралдаа хармааргүй байна гэдэл шуудхан хэлж орхив. Ийхүү сэтгэлээр унсан Кимч гэртээ хараад хамаг эзүүсээ буйны үлст хандуулж орхилоо. Тэр шөнө жүний аавын сүнс Кимийн гэрт ирж охиндоо дайх захиасаа үлдээв. Кимч оршуулга дээр очиж жүнтэй уулзсан өөрийгөө сүнс хардаг тухайга болон аав нь түүнээс уучлалтгүйснийг хэлэх боловч жүн түүний яриаг тасалж өөрийнхөө түүхийг л ярьлаа. Түүний ээж нь баг байхад нь өвдөж өдөр бүр зүрхийг нь цохилтыг чагнадаг байж л дээ. Аав нь хизээж эргэж ирээгүйгээс болж ээж нь ганцаараа өгөхийг тэр харсан бөгөөд үүнээсээ болоод л аавтайгаа холбоотой байхыг хүсээгүй захиасны үлсэн хэсгийг ч сонсолгүй яваад өг. Гадаа гарсны дараа Пансуу түүнийг тавьшруулж камерыг анх авчирч өгсөн хүнд нь буцааж өгүүлэхээр жүнд өглөө. Харин гэртээ буцаж ирсэн Ким уйлгаа эмэгтэйг даавуулан хүнс цуглуулахаар дэлгүүр гарав. Оройн тэднийг хоол хийж байх үед жүн камерыг өгөхөөр ирсэнд Ким түүнийг оройн хоолнд урлаа. Жүнд ч хоол маш их таалагдаж тэд яриа өрнүүлэхийг хичээх боловч түүний асуусан асуулт бүрд өөр сүнснүүд Кимтэй солигдож хариулж байсан. Жүнг аль нь яг жинхэнэ чи юм бэ хэмээн асуухад хөргөв. Энэ асуулт Кимийг гүн цочролд оруулсан. Тэрээр үүний оронд аавынх нь үлсэн захиасыг хэлэхээр шийдлээ. Аав нь нас барах үедээ охин нь хажууд нь байсанд өөрийгөө маш их азтай тооцож байсан төдийгүй эмнэлэгт үргэлж уулздаг байсан газартаа түүнд зориулсан бэлэг нуусан гэдгийг хэлв. Жүнж түүнийг сүнс хардаг гэдгийг ойлгосон ч өдөр бүр эмнэлэгт үхэлдээ нүүр тулдаг түүний хувьд энэ бүхэн хитрхи хүн дээр туссан тул явхаар шийд. За тэгээд жүнг алдсандаа бас өөрийгөө яг хинбэ гэдгээ ч мэдэхгүй байгаадаа гунигэлсэн Кимч бүх хүслүүд нь биелсэн тул одоо сүнснүүдийг яваад өг гэж хөөгөөд орондоо орлоо. Маргааш өглөө нь тэрээр сэрээд гэр нь хов хоосон болсныг харлаа. Дэлгүүрээс баахан шахмал нүүрс худалдаж авчираад угаарын хинд хортож өгөхийн тулд такси дотроо асааж орв. Гисэн ч үхлээ хүлэн суухдаа тэрээр жүнгийн талаар бодгоо болж чадахгүй л байлаа. Энэ үед жүн эмнэлэг дээр жуман хүү нас барсан гэх хүндгэн мэдээтэй нүүр тулж байв. Тэрээр цэвэр агаар амьсгалахаар дээвэр дээр гартал аавынхаа мөрөөдөд тоглоом тоглохдоо дэвсдэг байсан хүнжлээг бол хамгийн чухал нь түүний дороос Кимийг хийж байсан өнөөх бэлэг болох гоёмсог хос готлыг олгоно. Өдрийн хоолны цаг болох үед Ким амьд сэрүүн өчигдөр оройн хоолныхоо үлдэгдлийг хуваалцахаар авч иржээ. Тэд сандал дээр сууж хооллох үед
Жун заримдаа хэд том цочрол, ой санамж алдагдуулдаг болохыг тайлбарлаж, Жунвон хүү үхээ мэдсэн өдрөө гэр бүлээ мартаж, харин яг эцсийн мөчтөө л тэднийгээ сансан тухай ярив. Тэрээр өчигдөр оройны үйлдэлтэй уучлалт гуйгаад Кимч зүгээр дээ. Одоо сүнснүүд явсан болохоор би өөрийнхөө байж чадна гэл. Мөн тэрээр машиндаа нүүр сасаасан тухайгаа хэлээд Жун л түүнд амьдрах шалтгаан болсныг нь хүлээн зөвшөөрлөө. Үүний дараа тэр хооллонгоо илүү хөнгөн сэдвээр ярилцаж эхлэв. Жун Кимийн хийсэн кимбабыг магтаж, дотор нь ихэмчлэн хийдэггүй Яншуг хийсэн нь өвөрмөц болсныг онцллоо. Ким үүнийг тайлбарлахдаа ээж нь Яншуг эрүүл мэндэд сайн гэд бууцааны оронд үргэлж хийдэг байсан гэд яг юу хэлснээ ухаарах тэр мөчөд гинт хөшөж орхив. Ийхүү олон жилийн дурсамж гинтгэл толгойд нь урсан орж ирэхэд Ким өнөөх сүнснүүд бүгд түүний гэр бүл байсныг ухааран гүн цочролд орхон тэр. Уйланхаа эмэгтэй бол түүний ээж, тамхичин залуу аав нь, жаалхүү ах нь, мөн өвөө нь түүний өвөө байж л дээ. Уйлж гүйх зураа тэрээр тэдний биелүүлсэн бүх хүслүүд нь гэр бүлийнхнийх нь түүнтэй өнгөрүүлэх хүссэн сүүлчийн мөчүүд байсныг сайн нэг ойлголоо. Ээж нь түүнийг захаар дагуулж явуулахыг үргэлж хүсдэг байсан ба ах нь түүнийг чихэр булаадаг дээрлэхүү хүүхдүүдээс өмөрж хизээ нэгэн цагт кинонд дагуулж явна гэж амлаж байсан. Харин аав нь шинхэн авсан таксигаараа далай руу аялал зохион байгуулж Кимд анх удаа далайг үзүүлэхийг зорж байсан бөгөөд энэ үйл явдал зориулж өвөө нь зураг дарахаар хуршийнхөө камерыг авсан болж таарав. Гэвч далай руу явах замд машин насалдаж Кимээс бусад бүх гэр бүлийнхэн нь бүгд нас барсан төдийгүй олсын газарт байсан өнөөх цагта машинаас унсан камерыг нь авсан байжээ. Жунвон хүүд тохиолдсон шиг Кимч мөн хэд том цочролд орсноос болоод өөрийнхөө ой санамжийг алдсан нь энэ байлаа. Ийхүү тэрээр гэртээ буцаж ирээд сүнснүүдийг дуутгаж тэдэж гарч ирэн өөрсдийгөө гэр бүл нь мөн болохыг батлаа. Ээж нь түүнийг ганцаарангийн үлдээсэндээ уучлалт гуйж гэхдээ үргэлж хажууд нь байх болно гэж амлаад цаашид сайхан амьдрахыг захив. Түүний олон жилийн турш ганцаараа авахулсан бүх зургуудын ард сүнснүүд үргэлж хамт байсан ба Кимэл тэднийг харж чаддаггүй байж л дээ. Мөн тэр өдөр баахан юм уух гэтэл усны савн дах усыг алга болгосон хүмүүс нь ч тэд байлаа. За тэгээд тэр Жүнтэй хийсэн хурмын зурагтаж анхны хүүхдээ үлгийдэн авах үеийн зурагтаж хамтдаа байх бөгөөд олон жилийн дараа хүүн эдгээр хүмүүс хинбэ хэмээн асуухад Ким гайхшиж байгаагаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.